хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хүний эрхийн өрөө подкаст. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний эрхийн өрөө подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэхүү подкастыг та бүхэнд хүргэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв хүртээмжийн тухай. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцож одоо эрхээ эдлээд янз бүрийн харилцаанд оролцоод явхад бид нь саадгүй хүртээмжтэй орцсон бүрдэж чадсан байна уу гэдэг сэдвийн хүрээнд бид нар өнөөдөр ярилцсанаа. За ингээд жочтой танилцуулъя. За миний баруун гар талд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл төрийн бас байгууллагын тэргүүн баясгалан, зүүн гар талд Монгол Улсын ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ундрах баяр. Тэгээд гэрэл миний бие оролцож байна. За ингээ эхний асуултаа та бүхний дунд хэдүүлээ ингээд ярих асуудлаа. Ер нь хүртээмж түрүүн ярьсантэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил ингээ нийгмийн харилцаанд оролцоод явхад биднэрт хүртээмжтэй орчин бүрдэж чадж байна уу гэдэг дээр ер нь та хоёр маань саналаа хэлээч. Юу мэдэрч байна? Яг хүртээмжтэй орчин бүрдсэн үү хэр чиний өдөр тутамд чинь юу мэдрэгдэж чинь чи юу мэдэрч байна? Тэгээд нэгдүгüүрт хүртээмж гэдэг асуудал хөгжим бэрхшээлийн хэлбэрээс хамаарат бас янз янз ингээд хэрэглэгдэх, ашиглагдах, ойлгогдох болох байх л та. Миний хувьд бол тулгуур ихтний бэрхшээлтэй хүний хувьд илүү их дэд бүтцийн хүртээмжийн асуудал орчны хүртээмж асуудал талд бол илүү их яригдана л да. Тэгээд орчин бүрдсэн үү гэдэг асуудалд нь мэдээж хэрэг эхлээд жишвэл энэ чиглэлээр ингээ хүртээмжтэй болсон ба. Гараал явахад саадтай жишээ нь энэ чиглэлээр ингээ хүртээмжийг хангаж чадж байгаа, хангахын төлөө явж байгаа энэ томоохон улс орнуудтай харьцуулах юм бол арай болоогүй мэдээж хэрэг. Би ингээд гэмтэл гэртэл аваад ингээд тэрэгцэртэй ажил нийгмийн амьдралд оролцдог болоод 20 жил болж явах хугацаанд зөв ингээ үзэх юм бол миний анх гэмтэл аваад ийм амьдралаар амьдрах болсноос өнөө хүртхийг хэрцүүлэх юм бол шатлалаар ингээд юу гэдэг нь аажмаар орчны хүртээмжийг өөрчлөх тийм юм бол ингээд явагдчихна. Гэхдээ бол хангалтгүй гэдэг мэдээж хэрэг ойлгомжтой. Болоогүй байна гэдэг нь бас ойлгомжтой. Чи чилээ өөр дээр жишээ аваад ярьдаа. Одоо ингэ гарахад чамд те. Ажилдаа очиход. Яг анх би чинь ингээд гэмтсэний дараагаар за суралцж ялаа. За их сургууль суралцж байсан. За тэгээд ингээд гэрээсээ гараад их сургуультай очих бол яг ихэнхдээ нэг сургууль тэр объектийн налуу замыг л их ярьдаг байлаа шүү дээ эхэндээ бол. Гэтэл би ч хүнийхээ хувьд гэрээсээ гараад тэгээ явган хүний замаар яваад тээвэр такси барьдаг ч юм уу ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл ашиглаад за ингээд юу гэдгийг сургуультай очиод зөвхөн сургуультай байгаад тахгүй би чинь хүнийхээ хувьд бас эргэн тойрны үйлчлэгээний юугаар ч юм уу дэлгэр хоршооч гэдэг юм уу орох гарах хэрэгцээ шаардлага үүснэ. Тэр уулганд ерөөсөө юу мэдрэгдгүй гэхлээр хин хүний хараанд байх, хин нэгэн хүний хараанд байх, өөрөө асаргаанд байх гэх нэг тийм юмыг авдаг заавал хин нэгэн хүний гуйх, тэгээд дэмжлэг авах тийм нөхцөлд орчдөг. Энэ бол тэгэл ерөөсөө хамгийн хэцүү нөхцөл. За энэ маань одоо бол бүрэн өөрсдөө бас хэврэл байгаад байна. Тээврийн хэрэгсэл явц тундын тээврийн хэрэгсэл эргэн тойрны аж ахуйн нэгж төрийн байгууллага, хувийн хвшлийн бас орц гарц. Үүдгийн тэр үтгэл одоо өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны асуудал ч гэсэн дэд бүтцийн хүртээмжийн асуудал гэсэн. Ирээвэр хороор хангалттай биш. Ягаад байгаа ийм нөхцөл байж лээ. За тэгвэл яг тэрэгцэртэй иргэний хувьд ингээ аваад үзэх юм бол яг ганцаараа би дагаад одоо бусдын адилтай гэрээсээ гараад нийтийн тээврийн эрхлэлээ суугаад ажлын байр сургуулийн орчинд хүрэхэд бол хүртээмжтэй орчин бүрдэж чадаагүй байна. Саад бэрхшээл байсаар байна. Гэхдээ сүүлийн үед бол бас дэвшил байна. Бас юм хийгдэж байна гэж. Жишээлх юм бол ямар дэвшил гарчаад байна те юу байс ямар нөхцөл байдал яаж сайжраад байна. Тэр маань сайжраад байгаа нөхцөл маань хангалттай цогцоор байж чадчихна. Энэ тал дээр юу гэж бодож чинь ер нь. Тэгээд би түрүүн бас хэлсэнтэй ингээд зөвхөн би ингээд 20 жил ингээд тэрэгцэртэй нийгмийн амьдралд оролцоод энэ хооронд гарсан хувьслын тухай ярихад хамгийн том хувьсэл нь бол ялч байхгүй жирийн иргэд маань ч гэснийхэн анзаардгүй зүйл маань эрх зүйн орчин буюу энэ олон улсын гэрээ энэ хөгжим бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц гэж ярьдаг энэ зүйл гараад ирсэн нь зүгээр надад бол мэдэгдэхүйцээр эрх зүйн орчинд бол хувьсэл хийсэн суурь нэс. Тэгээд энэний араас чинь
Монгол Улс дотооддоо хууль эрх зүйгээс гадна нөгөө стандарт дүрм журмыг хөгжимшөлтөй хүний эдийн засгийн стандарт гэж барилгын стандарт, явган замын стандарт гарсан шүү дээ тий. За тэгээд бас нэг ийм хойсл бас нэг зүйл байгаа. Нийгмийн одоо хүний хөгжлөх үү, нийгмийн хандлага үү энэ дээр хандлага өөрчлөлт ингээд маш их явагдсан. Тэгээд магадгүй энэ хөгжимшөлтөй хүмүүсийн нөгөө төрийн бас байгууллагуудын хөдөлгөөн гэж ярьдаг тий эрхийн төлөөх. За энэний нөлөөч байдаг бах. За тэр саяны яриад байгаа эрх зүйн орчин бүрдэж байгаа маа нөгөө бас зайлшгүй хүчээр хийгээс арга байхгүй нөхцлүүдийг үүсгэж байгаа шиг юм. Энэ утгаараа нөгөө дагсан жижиг зүйлсүүд. Одоо бол юу гэдэг нь Улаанбаатарт за ер нь налуу замгүй байгууламж гэж ер нь бараг байхгүй шиг болгоёцсон. Гэхдээ тэр маань нөгөө ашиглах хэмжээний нөгөө хүн өөрөө хэрэглэх тэнийг би нэг хэмжүүрээ ингэж боддог шүү дээ. Заавал хууль эрх зүйр хэмжих биш. Би нөгөө хүн бол төр чигээр хүний амьдралд ингээ оролцох хэрэгтэй. Тэгээ ингээд бусдын л адилхан ингээл өөрөө хүссэн сонирхсан ямар нэг байдлаар эрхчлөлтөөр ингээ өөрөө бие даан оролцох хэрэгтэй байхгүй. Гэтэл чинь нөгөө өнөөгийн нөхцөл маань хууль эрх зүйн хүмүүс хэлээд заавал хин нэг хүн пүш хийх намайг түлхэх те дагаж явах ингээд одоо муухайгаар ярих юм бол бараг харгалзах шахуу нэг тийм нэг хүн байхыг хүртэл ингээд тулгсан орчин үлчээд байна л. Тэгэхээр энэ хэмжүүрээр үзэх юм бол болоогүй. Гэхдээ нийгмийн хандлага бол ингээд яваад ийм хүмүүс амьдардаг, ийм хүмүүс зорчих ёстой, орох гарах ёстой гэдэг ойлголт бол тодорхой хэмжээнд бол. Тэгтэл нэг жоохон харамсалтай сонсогч шүү дээ. Хууль эрх зүйн орчин байна, хүмүүсийн хандлага өөрчлөгдөд байна, сайжрлаа. Гэхдээ л чамайг өнөөдөр 20 жилийн дараа харахад саад бэрхшээлтэй байсаар л байна. Чи бусдын дэмжлэгийг авч яж бас бусны адил нийгмийн харилцаанд орох гээд байна те. Нөгөө бие даасан байдал алдагдаад байна гэсэн үг. За тэгэхээр тэрэгэн зэртэй хүний хувьд бол иймэрхүү зүйлийг мэдэрч байгаа юм байна. За тэгэхээр харааны бэрхшээлтэй хүний хувьд хүртээмжгээд ярихаар бид нар яг ямар асуудлыг ярьдаг вэ те? Яг энэ хүртээмжийн асуудал өдөр тутмын амьдралд яаж мэдрэгдэж байна? Ямар саад бэрхшээл учирч байна, учрахгүй байна уу гэдэг тал дээр саналаа хэлвэл. Хараагүй хүмүүсийн хувьд жишээ нь Улаанбаатар хотод за өглөө гэрээсээ гараад орой гэртээ амьд харна гэдэг бол нэлээд за аз сорьсон асуудал болж хувирдаг. Тэгэхээр жаахан сүртэй хилжээж магадгүй гэхдээ байдал бол ийм л байгаа. Жишээ нийтийн тээвэр за автобусаар зорчиход автобусны будал дээр очиод автобусаа олж сууна гэдэг маш том асуудал. Яагаад тэгэхээр автобус заримдаа буудлынхаа кармандор зогсохгүй энэ тэн зогсно, наагур цаагур нь машин зогсно. За олон автобус ирээ зогсчихно тий. За тэрийгээ олж суух. За тэгээ ороо суусны дараа одоо тэгээд тэр автобус маань хаана явж байна, аль чиглэлийн автобус хаашаа явах гэдэг нь бол ерөөсөө бүрхэг штэ. За яг хүнээс асуугаад тэр зарлж байгаагийн сонсоод тэрвэл явах боломжууд бол харьцангуй нэг үеийг бодоход бол бүрдэх талдаа байгаа. Гэхдээ асуудал яг 100% шийдэгдсэн үг гэвэл үгүй. За тэгээд автобуснаас буугаад одоо ажил руугаа, сургууль руугаа явах зам гэдэг маань бол хараагүй хүн битээ хэл эрүүл хүн явхад манай Улаанбаатар хотын хэд бүтцсэн. Маш хэцүү. Энд нэг таршаад нэг хонгорхой байдаг. Өнөөдөр өчигдөр зүгээр байсан замыг өнөөдөр ухаад хайцсан байдаг те гэдэг ч юм уу. За тэгээд зам хөндлөн гарах. За тэгээд одоо дууд гэрэлэн дохоо. За дууд гэрэл дохоо мохоноос эхлээд яг би болж байна. Гэхдээ л ер нь бол маш их юм хийх шаардлагатай болоогүй байгаа. Дээр нь за тэгээд ажил дээр очиод ажиллаа хийхэд одоо чинь би өөр дээрэл гэж бодъё л да. Одоо компьютер хэрэглэдэг. Гар утас компьютер дээр болчихж ажиллана. Тэгэхээр чинь тэр гар утас компьютерийн маань одоо чинь хэрэглэх боломж, одоо чинь мэдээлэл авах, мэдээллийн технологийн одоо чинь хөгжил манад бас ямар байгаа вэ? Боломж ямар байгаа вэ? Ер нь бол зовлонтой хийж байгаа. Нэг үеиг бодоход арай дээр болж байна. Гэхдээ хийх юм их байна. За тэгээд ажлаа дуусаад буцаад гэртээ харна гэдэг бол бас л нөгөө саадтай нөгөө аимшигтай замаараа явна. За тэгээд гэртээ за гэр хороолд амьдэрдэг бол за бүр ярих ч юм биш. За гэр хороолд амьдэрдэг бол одоо амьд үсэн л тэгээд жалах сувг тийм ээ, нохой, шувуу, согтуу, галзуу хүн тийм ишин бусын за тэгээд маш хэцүү. Тэгэхээр ер нь бол яг ямар тэглээгээд өгүүлтэй биш.
амьдрах хэвээр амьдрах болно, амьдрчил байна. Тэгээд ер нь бол хараагүй хүмүүсийн хувьд бол амьдрах орчин бол маш хүнд. Гэхдээ хийж чинь асуудлыг шийдэхин төлөө зүтгэж чинь тодорхой хэмжээгээр алхмаар шийдэж чинь. Гэхдээ заримдаа араа удаан яваад ах шиг, удаан шийдэгдээд ах шиг санагддаг. Ирээдүйд бол бүх юм сайхан болно гэдэгт бол итгэж байгаа шүү. Энд дээр нэг юу санаанд орчлоо. Нэг судалгаагаар ажиллаж исэн чинь нэг харааны бэрхшээлтэй залуутай ярилцлага хийжсэн чинь тэр их ингээд тэр багийнханд тэр Азийн хөгжлийн банкны ингээд тэр багийнханд ингээд сочиртл нэг юм хэлэхгүй. Тэр ингээд толгойтоос хотын төв рүү ажилдаа явдаг. Тэгсэн чинь нөгөө яаж явдгаа сая надад асууж байгаа ч тэр ингээд ярьж байгаа байхгүй. Гэрээсээ гараад эхлээд юуг ус түгэх газрыг чиглэж явдаг. Гэр орол хэмжтэй зам байхгүй. Яагаад гэж байгаа гэхээр тэнд ийм дуу гардаг, чимээ гардаг нэг юм байгаа. За тэр худаг дээр очингуудаа дахиад цаашаага дахиад нэг хэдэн зуун метр дахиад нэг чимээ сонсч. Тэрний юу гэхээр нэг гутал засварын түцний бас юм зарлал одоо хямдарсан хувцс тэгсэн гэсэн гутлыг тэлэн тэрийг чиглээд ингээ баримжаалж очдог. Гэхдээ тэр хооронд бол хамгийн айцтай юм нь шалбаагч байж болно, нүхч байж болно, том чулууч байж болно. Юу ч хийж магадгүй. Тэгээ тэрийг ингээ яхахын тулд ингээ дэрөөсөө хамгийн айц нь тэр. Айхгүй зүйл нь чимээг чигнээ явж байгаа. Тэр бол нэг энэ бодлого боловсруулах төвчний хүмүүс нэг арай өөр хэлбэрийн цочроо өгжсэн байна. Үнэхээр амьд үсэн байгаа эцэг. Тэгээ саяны байсаахан хэлдэг амьд үх гэдэг чинь одоо яг тэн дээр л. Гэхдээ яг манайхан хараг хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. Том жалганы те хажуугаар ингээл таяга барайл явж байгаа. Магадгүй хальт үс те. Халтаргад л тэр жалгар унах. Унж байгаа хүмүүс ч гэсэн олон байдаг шүү дээ. Ер нь тариншааны нөхөнд унж үзээгүй таяга бариад явж байгаа хараггүй за олоход баг хэцүү дээ. Бүгдээрээ л тодорхой хэмжээгээр унсан, бэрчжсэн, гэмтжсэн тэгж одоо. Гэтэ сая хүртээмжиг бол баясаа ах бол илүү харааны бэрхшээлтэй хүмүүсийн талаар тий. Би бол илүү тулгуур хүртний бэрхшээл тэр дундаа тэр зэрэгтэй хүний асуудлаар ярьж байгаа боллоо. Тэгсэн чинь нэг орчин цагт бас нэг асуудал үүсээд ирсэн. Нэгдүгüүрт нь энэ чинь нэг дид битсэн юм хүртээмжгүй юм хэцүү байдал нь мэдэрдэг хүмүүс зөвхөн хөгшимшил биш болоо авчиж байгаа. Нөгөө нийгэм хөгжлөд байгаад эцэг эхчүүд те залуу гэр бүл үр хүүхдээ гадуур их ингээд салхилах агаарлах. За нэг ийм асуудал энэ дээр нэг хүртээмжийг хэцүүг мэдрээд эхэлж байна. Араас нь бас нэг асуудал орж ирсэн. Нэг одоо хошин гэх нь хаашаач. Эмэгтэйчүүдийн те өндөр өсгөлттэй явахсан чинь энэ нэг эко автомж гэдэг юм уу? Нүхтэй. Энийн ямар хэцүүг одоо нэг эмэгтэй хүмүүс бас их мэдэрч эхэлж байна. Бодлоо утснаа. Бас араас нь бас нэг залгаж байгаа асуудал орж ирж байгаа маань аялал жуулчлал гэнэ. Одоо Монгол шиг ийм нөгөө мэдээллийн хүртээмж ил тодорхой биш те хаана яваад байгаа. Тэгээ бас зөвхөн хаягжилт энэ төр ийм тодорхойгүй нөхцөл аялал жуулчлалт энэ хүртээмжгүй байдал бас өндөр тусдаг. Тэгэхээр нөгөө нэг энэ хүртээмжийн асуудлыг өргөн төвшөнд харахгүй болохгүй болчихлоо. Тийм шүү дээ. Энд чинь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал биш. Автобус нөгөө зарлахгүй байх гээл те дотор орчиход гэтэл тэр автобусыг зарлагыг зөвхөн хараагүй хэрэглэх биш. Одоо хотод ирсэн хөдөө гадааны хүмүүс саяны хэлдгээр те гадаадын жуулчид ч гэсэн автобус чиглэл буудлаа зарлаж явах нь бол бүх хүнд л одоо хэрэгтэй үйлчлэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг чиний хэлдгээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй асуудал биш. Энэ бол бүх нийтэд зориулсан асуудал юм а гэдэг нэгдүгээр ойлгоно. За тэгээ сая бид нар ингээд нөгөө орчны хүртээмжийг ярьлаа. Ер нь хүртээмж гээд ярихаар нэг конвенцийн талаар ч гэсэн сая бид нар хальт дурдлаа. Тэгээ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал одоо 2006 оноос хойш бидний асуудал эрх гэдэг өнцгөөс нь ярьдаг болсон. Тэгээ үүнийг маань баталгаажуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц маань батлагдсан. За тэгээ энэ конвенцт маань яг л нөгөө бид нар нэг удаад яриад байгаа шүү дээ. Бэрхшээллийг хаана байна вэ? Хөгжлийн бэрхшээлийг юу үүсгэж байна гэхээр тэр саадтай орчин, хүртээмжгүй орчин, хүмүүсийн сөрөг хандлага, за дээрээс нь бидний бие эрхний согог нийлэхээр үүсгээд байгаамаа. Хөгжлийн бэрхшээлийг гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө хөгжлийн бэрхшээл гэдэг англи дотор ч өөрөө хараа, сонсгол, хэл яриа, хөдлөх тулах гэд бас өөр өөрийн өрмөц онцлог хэрэгцээтэй хүмүүс яваад байгаа. Тэгэхээр сая тэрэгэн зэрэгтэй хүн тэгээ хараагүй хүний тэ хүний хувьд хүртээмж ямар байна гэдэг ярьсан. Ингээд ярих юм бол нөгөө хөгжлийн бэрхшээлийн төрөл олгон л өөр өөртөө өрөөнд одоо нийгмийн харилцаанд учирж байгаа саад бэрхшээл ямар байгаа гэдгийг бол ярих бах тий. Одоо сонсголын бэрхшээлтэй хүмүүс гэх юм бол харилцаа мэдээлэл авах нөгөө дохины хэлний одоо үйлчлэг авч чадж гин үгүй юу гэдэг маань өнөөдөр бас л байхгүй гэдэг бид бүгдээ л мэднэ шүү дээ. Тэгэхээр одоо бас ингэж бэрхшээлийн төрлөөр ярихаас гадна хүртээмж маань дотроо нөгөө бит байдал буюу орчны хүртээмж, мэдээлэл харилцааны хүртээмж,
тээврийн хэрэгслийн хүртээмж, үйлчлэгээний хүртээмжгээ явуулж байгаа. Тэгэхээр мэдээлэл харилцааны хүртээмж гэдэгтэй холбогдуулаад басаа жоохон яг ямар асуудлыг ойлгодог вэ? Тэгэхээр За тэгэхээр одоо сүүлийн үед одоо нэг технологийн хөгжилтэй холбоотойгоор яг хуу харьцангуй одоо чинь хараагүй хүмүүсийн хувьд бол боломжууд бий болж байгаа. За жишээ нь би бол одоо чинь энэ гар утсыг одоо ийм ярьдаг програмын дэмжлэгтэйгээр тусламжтайгаар хэрэгэлдэг. Тэгээд энэ гар утсан дээр хараагүй хүмүүс зориулсан маш олон төрлийн програм хангамжууд байдаг. Би болж байна. Ном уншдаг програм байна. Гэрэл унтарсан гэрэлтэй эсхийг одоо мэдэрдэг програмууд байна. За тэр бидэл одоо өнгө таньдаг програмууд. Би одоо өнөөдөр ганцаараа гэртээ байж байгаад цамцаа өмсөд гарах цагаан цамц өмсөхгүй ямар цамц өмсөхгүй гэдгээ шкафнаас олон цамцын дундаас одоо сонгож авахын тулд энэ гар утасны тусламжтайгаар одоо цамцныхаа өнгийг таниулждаг. Тэгээд одоо би мөнгөтэй, бэлэн мөнгөтэй харьцахад би одоо чинь энэ ямар хэдэн төгрөг, ямар мөнгө миний карманд байгаа юм бэ, миний төрөвчөнд байгаа юм бэ гэдгийг бол одоо чинь програмын тусламжтайгаар одоо чинь би мөнгөтэй харьцах боломжтой болсон байна. За одоо чинь энэ одоо ямар мөнгө вэ? За 10,000 Монголын төгрөгтэй. За одоо энэ ямар мөнгө вэ? Энэ Chinese yuan гэж нөө. гэж л хэлээд байгаа шүү байна. Би наач сонсохгүй. За ер нь за тэгвэл энийг чанд ингэ. за 5 евро. 5 евро. За одоо энэ ямар мөнгө вэ? За $2 тий. Гэх мэтэр ингээд бид нэр би хэдэн төгрөг байна вэ? Одоо хэдэн төгрөгтэй байна гэдгээ одоо ингээ гар утасны тусламжтайгаар одоо мөнгөтэй харьцах боломж жишээ бий болсон байна. За тэгээд ер нь одоо номыг сканер даад тэгээд энгийн номыг сканер даад тэгээд компьютер руугаа гар утас руугаа оруулаад бусад хүнтэй адилхан ном бичиг баримтыг хэрэглэх боломжтой болсон байна. За газрын зураг, map, GPS хэрэглэх боломжтой болсон байна. Ер нь мэдээллийн технологийн хөгжил бол хараагүй хүмүүсийн хувьд маш их боломжийг бий болгож байна. Тийм. Тэгэхээр харин одоо бид нэр энэ маань бүгд сая та бүхэн сонслоо дандаа англи хэл дээр явж байгаа. Англи хэл дээр $5 одоо $2 5 euro гэж хэлээд явж байгаа. Тэгэхээр хүн болгон англи хэлтэй биш. Ийм тохиолдолд бидний өмнө ямар асуудал тулгарч байгаа юм бэ гэхээр энэ бүгдийг монголоор ярьдаг болох ажлыг хийх, асуудлыг шийдэх шаардлагатай болчихж байгаа. Тэгээд одоо сүүлийн үед бол одоо төрийн бас байгууллагуудын зүгээс бидний зүгээс засгийн газарт төрд хандаж саналаа хэлж байгаа, хүсэлтэд тавьж байгаа. Юу вэ гэхээр энэ гар утас компьютерийн системийг монгол хэл дээр одоо бүрэн ажилладаг болгоод өгөөч. Тэгэх юм бол энэ бүх ярьдаг програм хангамжийн бүх юмнууд бол бүгд монгол хэлээр ажиллах боломжтой болчихно. Жишээ нь Азийн хөгжлийн банкны одоо хэрэгжиж байгаа төслийн дэмжлэгтэйгээр монгол хэлээр ярьдаг монгол хэлний анхны спич зохион бүтээгдэд хэрэглэн дэвтрээд явж байгаа. Гэхдээ тэр бол одоогоор бол энэ системийн өөрөө англи хэл дээр байж байгаа учраас бас жоохон учир тогтолтой байгаа. Тэгэхээр системийг одоо Android, iOS, Windows үйлдвэрлэлийн системийг бүхэлд нь монгол хэл дээр одоо хөрвүүлэх, шилжүүлэх, ажилдаг болох боломжтой болох шаардлагатай болж байгаа. Хэрвээ энэ асуудал ингээд шийдэгдчих юм бол бидний асуудал шийдэгдэхээс гадна одоо энгийн хүмүүс, ахмад хүмүүстэй тэр болгон одоо бас гар утас компьютертай хэлний бэрхшээлээс болоод бүрэн хэмжээнд харьцаж чадахгүй байгаа хүмүүсийн асуудал давхар шийдэгдээд явд юм аа. Тэгэхээр энэ бол зөвхөн хараагүй хүмүүсийн асуудал биш, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш. Бүх нийтийн асуудал болчиход байгаа. Тэгээд яг хөө ер нь бол өндөр хоёр зөвлөх
гэрэл арга бид хэд бол 2019 онд энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төслийг анхны хувилбарыг бид нэр бичээд боловсруулад засгийн газарт төлөвлөж өгсөн байгаа. Тэгээд энэ хуулийн төсөл маань удахгүй бас засгийн газар улсын их хурлаар хэлцэгдэж батлагдах байхаа. Ингэх юм бол бид бүхний амьдрал бас нэлээд том ахиц дэвшил хувьсгал ирнэ гээд тэгээд энэ хуулийн төслийг хууль болгож батлуулахын төлөө бид бүхэн бас дор бүрнээ ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан сонсохоор бас л тодорхой хэмжээгээр дэвшил бол явж байна те яг бидний асуудал шийдэх гээд. Тэгэхээр одоо зүгээр за хуультай болцсон байна, хүмүүсийн хандлага сайжирж байна. Бас энэ тэнд ингээд налууд зам бас байна. Ер нь байдаг штэ. Зүгээр нэг ашиглаж болохгүй юу гэдэг сая ямар вэ гэдэг. За тэгээ сая энэ мэдээлэл технологийн чиглэлээр хараг хүмүүстээс олон боломжууд ямар ч байсан гараад ирсэн байна гэдээ ярьж байна. Тэгэхээр за хуультай байна ингээд яриад амарсыг ер нь хүртээмжтэй орчин маань төдийлөн сайн бүрдэгж өгч чадахгүй байна гэж бид нар аль аль нь ярьлаа шүү дээ. Ер нь яг асуудал хаана байна гэж бодож байна. Энэ дээр ер нь юу гэж бодож байна та? Хууль байна шүү дээ тий. Хуулийн дээр бол би санаж байна. Бүхэл л одоо барилгын байгууламж хүртээмжтэй байх тухай заасан л байгаа. Чи тэр нормуудыг байна гэдээ ярьсан тий. Тэгчээд яг за хүмүүсийн ойлголт сайжирч ин гэсэн. Яг асуудал нь байна. Яг би яг олон зүйлийг ингээд би ч гэсэн үрдэн ингээд төрийн бүс байгууллагад ажилладаг байхдаа асуудлаараа дагнал судалгаач гэх юм уу нөгөө бидний хэрэгцээ шаарддаг шүү дээ. Үсэл амьдралаас үл ингээд үзэхлээр зөвхөн олон асуудлууд их үсрээ үр дүндэл энэ одоо өнөөгийн төвхтэй байдал үүсч чаддаг. За нэгдүгээрт нөгөө эрх зүйн маань бас ингээд яг тодорхой яг ингээд оновчтой тий тэгээд тэрийг ингээд нэг асуудал. Хоёрдугаарт нь тэрийг яг мөрдөж ажиллах хариуцлагатай. Тэгээ хэрэгжүүлэгч төвшөндөө. Энэ нэг асуудал. Гуравдугаарт нь ер нь ингээ бий болгосон эрх зүйгээ орчин энэ бодлого юм уу? Яг амьдрал дээр буулгахын тулд юу хэрэгтэй гэхээр хөрөнгө санхүү тий? Ийм юм. Тэгээ төгсгөлд нь хариуцлага. Тэгэхээр яг гэдэг зүйл. Эдгээр маань тий ингээ нэг хоорондоо уялдахгүй байгаад байна. Тэгээд сая ингээ нэг жишээ авч л дээ. Ийм Монголиа гэдэг нэг ийм юу сүүлийн үед айгүйх ингээ хүчтэй ингээ төрийн бодлого шахаж штэ. Зүгээр энэ програм яг уу иргэдэд ингээ үйлчлэгээ шууд ингээ гар утсаар нь ч юм ингээ ирж байгаа сайн талж гисэн. Үндсэн зорилго нь энэ төрийн олон бодлого үйл ажиллагааг ингээ хооронд нь холбох гэж байгаа. Холбоос. Тэгээ тэрэн шиг ингээ нэг манай энэ юмуд хоорондоо ингээ уялдж өгдөг. Тэ тус-тусдаа. Хоёрдугаар тэрийг нэг хяндаг, хариуцлагыг хүлээлгдэг. За тэрийг нөгөө мэдлэг ойлголтыг түгээдэг энэ төр маань сул байгаад байсан юм. Тэгэхээр нөгөө асуудлыг цогцоор нь орж шийдэхгүй яагаад гэдэг. Тэгээд төгсөлт нэг юм хэлээд энд ингээд идэх байхгүй. Одоо ингээд ийм тогтцсон. За дэд үтсэн хүртэл ерөөсөө үлэг болт яриад за налуу зам ерөөсөө байшин бариад байх л хэвээр. Ингээд нөгөө ийм хандлага тогтоод болохоор явандаа нэг ялгуурлын суурийг ингээд тавиад идэх тий. За энэ байшин барьчаад нэг шат барьснаа энэ талд нь налуу зам байх хэрэгтэй ингээд сэтгэхгүй бүр ингээд лав суулаа штэ. Тэгэл орчин үед болохоор ингээд ер нь энэ дэд үтсэн хүртээмж ер нь энэ оролцоо гэдэг зүйл бол ерөөсөө бүх төвшөнд ижил байх хэрэгтэй. Энийг бол түгээмэл загвар гэх юм байна. Тэгэхээр аливаа бүх юмыг хөгжим бэрхшээлгүй хүнд хөгжим бэрхшээлтэй хүнд гэж тухайлах шаардлагагүй. Эхнээс нь бүхэн ашиглах боломжтойгоор хийчихье гэдэг юм нэ. Одоо сая байсан ахын энэ сая жишээ олж үзүүлж байгаа энэ програм биш үү те. Аялал жуулчлалын дэнд ашиглаж болно. Сүүлийн үед одоо энэ тархин саажилт гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дотроо бас ярианы саажилттай хүмүүс байж байдаг. Эдгэршин ингээ нэг ярьж чадахгүй шууд зураг харуулаад зурган шууд текстээ уншиж өгөөч юм. Яг тэр шиг нэг гадаад аялал жуулчлалын яваа Монголын хаягийг хараад ойлгохгүй. Монгол үсэг мэдээгүй. Тэгээ саяны юм ингээ утсаараа ингээ тусах гэх тэр нэг юугаар уншиж өгдөг програмч байж итгэж байна. Тэгээ нөгөө нэг сүүлийн үед хийж байгаа энэ бодлогын шинжилгүүд чинь хөгжим бэрхшээлгүй гэж ангилахгүйгээр. Тэрээс бүх хүнд ашиглах боломжтойгоор ингээ хийгээд эхэллээ л дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн ийм юмс хоцрохгүй байх л байна. Тэгэхээр энэ хандлага, энэ байдлаараа манай төлөвшөөг л байна. Тэгэл тэрийг одоо саадгүй байдал хүртээмжийн хууль хийж ингээд тэгжсэн шүү дээ. Хийгээд төсөл нөргөн баригдах гэж явж байгаа. Ер нь энэ саяны ярьжсэн асуудлаа цогцоор туссан болоо. Энэ дээр юу гэж бодож байна? Энэ бол гараад ирвэл бас ахиц дэвшил. Тэгэхээр энэ саадгүй байдал хүртээмжийн тухай хуульд бол хууль дотроо 4 бүлгээс бүрддэг. Тэгэхээр нэгдүгээрт одоо барилга байгууламжийн хүртээмжийн яаж шийдэх юм бэ гэдгийг энэ хуулийн төсөлд бид нар тусгасан байгаа. Хоёрдугаарт зам тээвэр
одоо удамж талбай хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байдаг. Гуравдугаарт мэдээллийн технологийн асуудлыг одоо хэн яаж шийдэх юм бэ? Хэн хэрэглэх юм бэ? Ямар арга замаар шийдэх юм бэ гэдгийг бид нар тусгасан байгаа. Дөрөвдүгээрт үйлчилгээний хүртээмж. Үйлчилгээний хүртээмж гэдэг дээр бид нар бас одоо юуг ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр маш энэ өөрөө бас аюул том салбар, аюул том өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр жишээ нь имлэг твт гэж бодъё. Тэгэхэд имлэг манай Монголын имлэгүүд ихэнхдээ бас л хүртээмжгүй. Тэгэхээр тэргийн цэртэй хүнд зориулсан нойлтын даалга ихэнх имлэг дээр тэргийн цэртэй хүнд одоо чинь саадгүйгээр одоо чинь палатанда тасагта хэвдээд одоо үйлчлүүлэх тэр одоо зориултын ор дээр техник хэрэгсэл тэнд байна уугүй нуруу нусны гэмтэлтэй хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд одоо том имлэг дотор хаана юу байгаа нь мэдэгддэггүй. Тийм учраас одоо чинь сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй за тэгээд одоо нуруу нусны гэмтэлтэй хүмүүст одоо чинь имлэгт туслах ажилтан оронтойгоор заавал ажиллах хэрэгтэй байдаг. Тэр байна уугүй юу? За бас л нөгөө аялал жуулчлалын салбарт одоо чинь гадаадас зочид жуулчид ирэхэд за бид ч гэсэн одоо ялгаа байхгүй одоо зочид буудлаар үйлчлүүлэхэд бас одоо чинь нөгөө л тэр эцэгтэй хүмүүст маань одоо зориулагдсан өрөө талбай хүртээмжтэй тийм ээ өрөө нойл одоо тэр үйлчлэгээний байгууламжууд байгаа юу гэвэл бас л байхгүй. Бид нар 2018 онд нэг олон улсын том арга хэмжээ засгийн газраас бас зохион байгуулах гэдэг гэсэн чинь зочид буудлуудад үнэлгээ хийгээд үзэхэд яг тийм стандарт хангасан одоо тийм хүртээмжтэй зочид буудлууд Улаанбаатар хотод бараг байхгүй байсан. Ганц нэгэн газар байсан. Тэр нь гэхдээ бас яг бүрэн хангалттай биш. Тэгэхээр энэ үйлчилгээний хүртээмж гэдэг бол маш чухал асуудал байдаг. Одоо том дэлгүүрт одоо жишээ нь харааны бэрхшээлтэй хүн явж ороод одоо хэрэгтэй зүйлсээ олж худалдаж авна гэдэг нь өөрөө маш том асуудал байдаг. Одоо чинь 4-5 давхар том дэлгүүр байлаа гэхэд тэр дэлгүүр дотор гутлын тасаг нь хаана байгаа юм бэ? Тэгээд гутлаар очлоо гэхэд айл гутал нь хаана байгаа юм бэ? Айл тий гэдгээс эхлээ сонголтоо хийс эхлээ тий ганцаараа явж байгаа харааны бэрхшээлтэй хүн, хараагүй хүн одоо дэлгүүрээр үйлчлүүлэхэд маш хэцүү. Тэгэхээр бусад оронд энэ асуудлыг яаж шийдсэн байдаг вэ гэхээр ийм том хэмжээний дэлгүүр худалдаа үйлчилгээний байгууллагууд заавал туслах ажилт орон тоогоор туслах ажилтнтай байдаг ч гэдэг юм тийм. Энэ бүх асуудлуудыг бид нэр шийдэх шаардлагатай байгаа. Тэгээд энийг одоо чинь зөвхөн хизээ хөгжлийн бэрхшээлтэй хүн орж ирэх юм бэ гэдгээд хүлээгээ сууж явах юм уу гэж бодогдчихж магадгүй хүмүүс. Үгүй л дээ эн чинь ахмад настай хүмүүс тийм ээ. Хүд өнөөс ирсэн хүмүүс ч байж болно тийм. Жуулчин ч байж болно шүү дээ тийм. Үйлчлэгээ авахд тэр хүмүүс туслаад явж явах хэрэгтэй. Тэгэхээр манай үйлчлэгээний салбар бол салбарын хөгжил бол эндээ бас одоо гэл юм болгоныг шөмжлээд муу хэлээд байвал бас зөндөл юм ярих бас зүгээр. Тэгээ засах гээд хуулиндаа бол тусах за. Тэгээ тусгаад явж байгаа. Тэгэхээр одоо бол бид энэ хуулиар л. Тэгэхээр түрүүн ярьсан шүү дээ нөгөө бид нар юмыг цогцоор нь харахгүй байна гэдэг хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэд ярьжсэн. Тэгэхээр энэ хуулинд маань хариуцлагын тогтолцоо нь аль зэрэг хэмжээнд тусгаж өгсөн бэ? Яг энийг одоо хүртээмжинд байна уугүй юу гэдгийг хараад хянаад явдаг тийм бүтэц эднэр байгаа сусан талаар. Тэгэхээр энэ хуульд бол нэг хуулийн маань гол бас нэг чухал хэсэг нь бол хүртээмжийн байцаагч гэдэг юм. Одоо манай улсд бол өнөөдөр бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ саадгүй байдал хүртээмжийн байцаагчийн үүрэг ирэх бол одоо үйл ажиллагаа бол манайд маш их дутагдж байгаа. Тэгэхээр энэ байцаагч юу хийх юм бэ гэхээр одоо шинэ баригдаж байгаа барилгууд одоо яг норм стандарт юм хангаж гэнэ үү хуулиа одоо яг биелүүлж гэнэ үгүй юу гэдэг дээр бол одоо шинэ барилга байгууламжийг одоо ашиглалтанд авах хүлээж авах үед дээр одоо хяналтаа тавьж явах хэрэгтэй. Тэгээ байгууллагуудын үйлчилгээнүүдэд одоо бас яг одоо хүнд хүртээмжтэйгээр үйлчилгээгээ хүргэж чадж гэнэ үгүй юу гэдэгт хяналтаа тавих хэрэгтэй. Гэхдээ ер нь бол яг одоо нэг байцаагч аваад торгоол гэдгээсээ илүүтэйгээр энд бол нэг Японд зөвлөн туслах ойлгуулах тийм ээ нийгэмд аж ахуйн нэгжүүдэд байгууллагуудад ойлгуулах гэдэг дээр
Япончуудын нэг хандлага байдаг, үйл ажиллагааны нэг зарчим гэх юм да. Энэ бол их чухал юм шиг байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр мэдээж хүртээмжийн байцаагч ажилтна, ажиллаа хийн, хяналтаа тавина, шаардлага тавина тийм ээ. Тэрнээс гадна нийт ард түмэндээ нийгэмд олон нийтэд аж ахуйн нэгж төрийн байгууллагуудад ойлгуулах гэдэг нь л хамгийн чухал асуудал байд юм шиг байна. Ер нь тийш ойлгочоод за энэ хөгжлийн бэрхшээл иргэдийг нисгчээ гэсэн гэж бодож налуу зам хийдэг юм бол байхгүй л ах тий. Ойлгонгүйгээсээ болоод хэрэглэхэд бэрхшээлтэй налуу зам хийдэг. Тэгээ ингээ хүртээмжгээд ярихаар бид нар сая ингээ Монголдоо юм байдаг гэдээ ярьсан. Ер нь бусад улс орнд энэ асуудлыг ямархуу төвшин шийдээд байна. Та нар яг өөрийн биеэрээ одоо очисон аялсан тэр улсынхаа жишээ аваад нэг туршлагаасаа яриад яаж ямархуу байдлаар энэ хүртээмжийг одоо түрүү ярьсан шүү дээ бид нар хүртээмж чинь бие байдал орчны тээврийн хэрэгсэл тэгээ явгууны зам талбай за тэгээд мэдээлэл харилцааны үйлчлэгийн нэгэд энэ бүх хүртээмжийн асуудлыг одоо жишээ болгох зэрэг шийдсэн улс орнуудын талаар ярий. За ундрахаас. Тийм би нэг богино хугацаанд нэг хөтөлбөр тамрагдаад олон улсын хөтөлбөр тамрагдаад Японд ингээд жил амьдрал суралцах тийм боломж гарч ирсэн л та. Тэгээд тэр үед ингээд хөтөлбөрийн агуулга нь өөрөө энэ хөгжим бэрхшээлийн асуудал байсан учраас илүү их тэр ингээд нэг биеэрээ мэдрэх тэгээд судлах тийм боломж олдож ирсэн. Тэгээд сая ингээд одоо ингээд бид нар ингээд янз янзын хууль эрх зүй гаргаад орчтой тэгээд хэрэгжилт хангалтгүй байгаагийнхаа сая хэлээд шүү дээ. Нийгэмд хүргэж байгаа байдал, мэдлэг ойлголтыг дэмжиж байгаа байдал дээр их тутмаг байдаг шүү дээ. Японы кейсийг харахаар ингэж эсэл та. Хууль баталчаад тэр хуулийг мөрдөх соёл айгүйх чухал учраас тэрийг дэмжсэн тэр бодлого айгүйх хүчтэй явагддаг юм билээ л дээ. Хууль гарангуутал хэрэгжүүлчихдгөө хугацаа заагаад тэр хугацаанд тэр чиглэлийн нийгмийн төлөөллөөр нь жишээлбэл хөгжим бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудаар нь өөрсдөр нь тэр зөвлөн туслах юмыг нь хэлүүлдэг. Хөрөнгө санхүүгийн шийдээд бүс нутгаар аж ахуй нэг жишээлбэл ялгуурлан гадуурхалт гэдэг хууль гайсныхаа дараагаар яавал ялгуурлан гадуурхалт болчих юм бэ? Танаа дэлгүүр хоршоо танаа үйлчлэгээний байгууллага юу хийхгүйгээр юу үзүүлэхгүйгээр энэ нийгмийн бүлгүүдийг ингээд ялгачиж байгаа юм бэ гэдгийг нь сайн ойлгуулж өгдөг. Энэ дээр нь төр бас дэмжиж өгдөг. Ойлгуулах ажлыг хөгжим бэрхшээлтээс өөрсдөө хийж өгдөг. Бас тэр үйлчлэгээтэй хамааралтай нэг юм хэлэхэд сая одоо манайх нийтийн тээврийн үйлчлэгээ юугаа шинжлэхдээ 50-50-аас илүү хувийг нэг техникийн хувьд хүртээмжтэй болгоо ажиллаж шүү дээ. Шинэ орж ирж байгаа автобусууд бол үнэхээр нон-стоп гэж ярьдаг шатгүй автобусууд. Тэгвэл одоо нэг үүсэж байгаа асуудал маань техник нь автобус нь өөрөө техникийн хүртээмжтэй болсон ч гэсэн нөгөө мэдлэг ойлголт буюу үйлчлэгээ байхгүй бол нөгөө нийгмийн стресс бухимдал яг хэвээрэл байгаад. Нөгөө автобус маань жишээлбэл яг нөгөө буржууртайгаа тэгш хэмд очиж зогсоод тэгээ ахмад настан бага насны хүүхэдтэй эсвэл тэрхэнцэртэй хүмүүст ингээд саадгүй зорчих ч юм уу энэ бололцоог нь хангах эсвэл нөгөө тэрхэнцэртэй хүмүүс ингээд байршуулад бэхэлж өгөх аюулгүй байдал энэ төр гихгүйгээсээ болоод нөгөө мянган сайхан хүртээмжтэй байсан чинь нөгөө үйлчлэгээ хангалтгүй нөгөө жолоочийн сэтгэл тэг мэдрэмж нөгөө ойлголт хандлага байхгүйгээс болоод нөгөө хөгжим бэрхшээлтэй хүмүүс чинь тэр хүртээмж авсан хүртээмжийг мэдрэхгүй байна. Нөгөө л эрсдэлтэй унжаач. Тэгэхээр нөгөө автобусны хүртээмжтэй автобус ороод ирсэн байдаг бид нар яг тэгэхээр нөгөө хүнээ бэлтгэх юм а дагаж хийхгүй болохгүй нэ л гэсэн. тэр ганц автобус ороод Японд бол энэ юм байж л байдаг. Ерөөсө метронд буугаад суухаас өмнө үйлчлэгээний хүн үрж ирээд оруулж өгөөд дараагийнхтай холбоож өглөө дараагийн буудлын дээр тэр хүртээмжийг хангасан туслах үйлчлэгээний хүн байж идэг юм. Ингэчлээ нөгөө нэг хөгжим бэрхшээлтээс гадна нөгөө гадны жуулчинд аюу хамар төөрөхгүй нөгөө иргэдийн хувьд стресс бухимдалгүй тий яг нэг үйлчлэгийг аваад ингэ явуулахаар өргөн төвчний юм байл л дээ. Японд дөрүүдийг явахад чанд саад ерөөсө ямар ч айдас байдгүй шүү дээ. Ганцаараа бүхнийг хийгээл явчихна. Нөгөө хил усгүй хүн ч гэсэн явахаар үйлчлэг нь өөрөө тийм хүртээмжийг хангаад өгч байгаа. Японд ч тэгдэг шүү дээ. Одоо нэг ингээд метро ч нэг олон давхар байдаг. Тэгээд нэг эскалатор дээр очихоор доошоо явах эскалатор энд байна шүү гэдгийг хөхөө донгодод чимээ өгдөг. Тэр нь нарийнхан дугаар донгодож идэх юм уу. Хараагүй явах тийм хараагүй нь юу. За хараатай хүнд бол нөгөө хонхын дарчлаар нөгөө үйлчлэгээний хүн урж ирээд тий бас ингээд зөвхөн туслаад чигдүүлээд тийм үйлчлэгээний тосч аваад хүргэж өгөө. Жишээ нь Германд бол автобусны буудууд нөгөө нэг яг нэг зогсдог автобусныхаа буудалтай нэг номерын автобус зогсдог газараа л зогсно. 5 номерын автобус зогсдог газараа л зогсно. Тэрнээс биш хаа хамаагүй газар очиж зогсно гэдэг тийм юм байдаггүй. Тэр нөгөө нэг юм пайцтай буудал дээрээ тэгээд тэр нэг номерын автобус энд зогсно гэдэг тэр самбартай. Тэгээд тэрэн дээр л тэрнийхээ дэргэдэл нэг номерын автобус очиж
зогсдог учраас хараагүй хүн бол нэг номерын автобусанд суух гэж байгаа хүн яг тэндэл очиод түлээгээд байж хахад автобусанд тэндэл. Тийм бай тээ. Тэгэхээр айгүй ухаал. Сая нөгөө баясаах бас сайн мэдэндээ. Сая бас дандаа сөрөг юм биш ингээд эерэг өөрчлөлтүүд явагдаж байгаа гэдээ ярьж штэ тээ. За яг нийтийн тээврийн парк шинжилгээг дагаад жолооч ажилтны хандлага ойлголтыг нэмэгдүүлэх юм тогтмолцсон сургалтууд явж эхэлж байна. Төрийн бусууд хийж эхэлж штэ тээ өөрөөсөө. Сая нэг шин сайн мэдээ гэх юм бол манай нөгөө нисэх хөсний буудлын маань олон улсын 4 одтой буудлын эрх авсан юм байна л да тий. Тэр эрхийг авахад хамгийн өндөр одоо дэмждэг болсон тэр нэг өвчин зүйл нь юу байсан гэхээр хөгжимшөлтэй хүмүүс ахмад наснд нэг үйлчлэгээ үзүүлэх тэр айгаа тогтолцоогоор орчин үеийн юмд хүрж ийн гинэ. Тий. Дээрээс нь дэд бүтцийн хувьд ч гэсэн манай онгоцсон хүртэл. Тэгэхээр би энэ дээрс юу харсан гэхээр болж сайн байна те. Одоо харин энэ арга хэлбэрийг одоо бусад юм руугаа түгэх хэрэгтэй юм байна. Тэ нийтийн тээвэр өөр одоо бусад үйлчлэгэн сая эмнэлгийн жишээ авч байна те. Гэдэг шиг ингээ явуулах хэрэгтэй байна. Тэгж авч болж л шүү дээ. Бид нар хийж болж лээ. Олон улсын стандартыг бас хангах хэмжээнд очиж байгаа юм байна. Ер нь шүү дээ. Монголд бол нэг юм айгаа ерөөсөө нийгмээрээ бид нэр ойлгох хэрэгтэй нэг асуудал байдаг шиг байна. Гадаадынхын ихээр нэг юм аюу төхөрддөг гайхдаг. Юу гэхээр ерөөсөө шатгүй газар гэж ерөөсөө байгууллагын үүд юу гэдэг юм те. Тим юм гэж бараг байхгүй. Ерөөсөө л тэр чигтээ шат заяа монголчууд. Бид нэр яг хүмүүс дотор нь амьдарч байгаа учраас тэр болгон анзаардаггүй байж магадгүй. Би надад ч анзаарцаа. Анзаарсан. Ер нь ингээд барилга байгууламжид орохоор босго шат те яавал олон шат ихийг уралдаан зарлцсан юм шиг л би бүр гайхдаг шүү дээ. Ингээд дээшээ доошоо те барилга дотор орж байгаа мөртлөөсөө одоо яам тийм шүү дээ. Манай хөдөлмөр нэг ман бол эрүүл мэндийн яам бүр нэг нийтд шүү дээ. Тэгээд юу шатны асуудал байна заяа. Нэгдүгээр, хоёрдугаар хашааны асуудал. Ерөөсөө иргэн тойрон хүн нэг юм барьж аваад тойруулалт нэг амар хашаа барьдаг те. Шат хашаа энэ ерөөсөө бидний энэ манай монголчуудын сэтгэлийн Өөрний бараг тэр нөгөө юу юм биш үү? Холбоосгүй байдал гэдэг. Одоо тий автозамууд ч гэсэн одоо яригдаад шүү дээ. Ингээ холбоос байхгүй учраас түүжээ. Тэр ингээд тойрог ерөөсөө уурсах юм холбоос хийх хэрэгтэй байна. Тэр шиг нэг явган зам аятайхна явган зам байжснаа 100 м 200 м дараагийн өөр компани хийдэг юм шиг байна. Тэр нь болохоор ингээ нэг зааг мааг тэгэл тэ хагархаа магархаа нэ тэрэ тэ яг стандартыг мөрдөхгүй гэл. Тэгэхээр ингээд нөгөө бүх төвшөнд ижлэхэн байх саадгүй байх юм манад жоохон холбоос хариуцлага хоёр л юм да. Ур чадвар юм уу бас нөгөө талаа тий. Мэдхгүй тэгээд яг манай өрний гадаад тэгдэг шүү дээ. Ингээ ягууны замаар явж байгаа шат заяа. Шатаар 3 шатаар өгсөөл жоохон явж исэн нөгөө 3 шат нь буугаал яагаад тэр ягууны зам дээр тийм юм дунд нь гаргаж тавиад идэх юм бэ? Ерөөсөө тэр аяг сонь сэтгэл юм шиг л. За тэгээд за Японд маш сайхан хүртээмжгүйгээд би бас Америкийн жишээг зөвөр нөгөө сурж исэн жишээг авахаар манай сургууль яг харьцуулдаг байхгүй юу? Ерөөсө босго байдгаа. Нөгөө налуу зам тий. Тэгээд тэр хэрээрээ нөгөө тэрэгцэртэй хүмүүс тэн дотор чинь бол чөлөөтэй зорч ингээд явчихж байгаа байхгүй суралцаад ингээд явдаг. Тэгээд Монголд ирээд харахаар босго яг саяны ярьсан шат гэдэг бол үнэхээр гайхалтай их хэмжээд байдаг л да. За тэгэхээр өшөө улс орны жишээ тийм сонин содны жишээ авахар зүйл юм байна. Тэгээд хүний юм гоё юм ярихаар чинь зөндөл бүр үнэхээр олон юм байдаг. Тэгэхээр яг тийм ярил л та. Ярил л. Тэгэхээр нөгөө бусдаас ингээд суралцдаг шүү дээ тий. Жишээлх юм бол Японд тэр нөгөө Японы арга хүчний байгууллага тэр нэг жишээлээд очиж байхад би бусад газар нь ямар ч мэдэхгүй. 0-д нь орсон чинь 0-ийнхаа үүдэн дээр нөгөө ярддаг. Одоо бид нэр бол нөгөө нэг аудио description гэж ярьдаг шүү дээ. Тийм зүйл хийцэн. Тэгээд одоо нөгөө нисэх онгоцны буудлын дээр ч гэсэн байдаг ш. Японы нисэх онгоцны буудлын дээр ингээд яг 0-ын дөхөд очихоор яг нөгөө ярддаг одоо ярддаг тийм чиглэл өгдөг зүйл нь яриад одоо 0 ийм зөвхт байна, ийм байна гэдгийг хэлж өгöd байгаа байхгүй юу? 0 дотор ороод за чигээрээ явбал одоо эмэгтэй 0 байна. Баруун гарлуугаа эргүүл одоо угаагуур байна. Зүүн гарлуугаа эргүүл эрэгтэйчүүдийн босоо 0 байна ч гэдэг юм уу. Тэг бүх тэр дотор байгаа одоо энэ хаалганы талын хананд одоо гар хатаагч байна гэдгийг одоо ярьдаг. Хүний нөгөө нэг хөдөлгөөнийг мэдрээд хүн орж ирвэл дуграад эхэлдэг. Нөгөө нэг хүний хөдөлгөөнөөр мэдэрдэг нөгөө мэдрэгчтэй гэрлүүд идэг шүү дээ. Яг тэр шиг. За тэгээд Японы тийм сайхан юмнуудыг мэдээж бид нар бий болгохын төлөө зорж байгаа. Гэхдээ одоо цаашаа бид нар өөрсөндөө тулгамдаад байгаа асуудлуудыг
яаж шийдэх вэ те гэдэг л биднэрт бол өнөөдөр хамгийн чухал. Тийм тэгэхээр энэ дэр би зөв нэгэн зүйл хэлж өндөр хурдар хараад. Тийм мэдээж сая хэлсэн. Бусдаас оронд тийч хийцэн байгаа хгүй юу? Бид нар энэ чинь нэг тий одоо хийж болсчгүй ч гэдэг юм уу? Эсвэл тансаг хэрэглээний юм ерөөсөө шаардаагүй. Энд чинь нөгөө бидний эрхийн асуудал бид нар ингээд яг эрхээ эдлээд явах хэл яхахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол ямар нэгэн саад орчны саад бидэнд байх ёсгүй. Энэ маань дараагийн бидний тэр нөгөө боломжуудыг хязгаарладаг. Тэгэхээр энийг бол түрүүний ярьсан одоо эрх гэдэг төвшөнд авч үзэж өстой тэгээд нэг хоёрдугаарт нь эн чинь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш юм аа. Нийгмийг тэр чигээр нь хүн болгонд хүртээмжтэй болгох, хүн болгонд тэгш боломжийг олох гэдэг үднээс нь харж энэ бүх хүртээмжтэй байдлыг бий болгох саадгүй орчныг бүрдүүлэх ёстой гэдэг магадгүй бидний бас энэ ойлголт сэтгэлгээнд ийм өөрчлөлт хийх шаардлагатай байгаа л байх л та. За тэгвэл одоо сая ярьсан шүү дээ. За Монголд асуудал байна. Тэнд тэгвэл хүртээмжтэй асуудлыг шийдсэн улс орнууд байна. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа юу хийх ёстой? Юун дээр анхаарах ёстой гэж бодож байна ер нь энэ дэр товчхон сонсож байгаа хүмүүст санаа өгөх гэдэг ч юм уу тэр үднэс саналаа болцуулж юу хэлмээр байна. За би машгүйгээр нэг хоёр зүйлийг хэлмээр санагдаж байна л да. Ер нь сая бид нар ингээд Япон, Америк ч юм уу ингээд хөгжингөө орны туршлагыг ингээд орчин нөхцөлийг сая ингээд ярьлаа шүү дээ. Мэдээж бүгд үдсэн хүмүүс зөндөл байгаа. Би ингээд Японд ингээд бас суралцж явах санд ч юм ингээд бусад олон улсын орлоос ингээд сонсож байхад нэг зүйл их. Ер нь өөртөө энэ хөгжингөө орнд анханасаа ингээд шууд ийм болчихгүй. Японч гэсэн нэгэн цаг үед 1960 онд, 70 онд ерөөсө Монголын нөхцөл байдлыг хийжлэхэн хөгжимшил дээр биднээс ч илүү их ялгарлагддаг тийм эрх зүйн орчинтай ч байсан. Тэгээд ийм юмыг өнөө хүртэл яаж хэн бий болгосон гэхээр хөгжимшилтэй хүмүүсийн өөрсдийнх нь нэг ийм хөдөлгөөн гэж ярьдаг. Эрхийн төлөөх, дуу хоолойгоо илэрхийлэх те. Тэр үед яг хөө нэлийн хатуу ширүүн явдаг байсан бол орчин үед арай арга хэлбэр өөр болцсон. Тэгээд би энэ дэр юу хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар ингээ нэг хизээ хүртээмжтэй болоод саяны хэлээд байгаа саадгүй байдал хүртээмжийн хувьд батлагдаад орчин сайхан болоод тэгээд хүлээх юм бол явахгүй юм блэ. Энэ аль ч улсад юм блэ. Тэгээд хамгийн чухал юм юу гэхээр бид нар өөрсдөө гарах, оролцох, тулж байгаа асуудлыг илэрхийлэх тий. Ийм асуудал ингээд энэ шүү. Тэгээд сая гэрлээ өөрөө хэлж ирсэн түрүү ингээд нийгэм ч юм уу те ер нь ингээд ямар нэг юм налуу замыг хийхдээ ч юм уу за муусаа нөхдүүдийг энэгээр онголдуулна гэж ерөөсөө хийдгүү мэдгүйгээсээ хийдэг. Шангрила байна л да хамгийн орчин хүртээмжтэй анхны буудал байлаа шүү дээ. Гэхдээ тэр зориулсан 0 молтой хэрнээ тэр 0-ыг нь бие битгэл нэг асуулт барайхан дуу нэг биетэй хүн татаад дэлгэргүй хүнд их гоёмсгоор хийчихдэг байхгүй маш гоё модон хүнд. Тэгэхээр нэг юу хэлэх гээд юм гэхээр нэгдүгээрт би гарч ирж ийж нийгэмд хүнлэг имийг төрүүлж эхэлдэг байхгүй. Нийгэмд янз янзын төлөөллийн хүмүүс байгаа. Сул дараа одоо зүгээр тэрэнцэртэй хүмүүс биш. Янз янзын бэрхшээлтэй хүмүүс байдаг. Тэгээ бас харагдах байдлаасаа бэрхшээл нь харагдахгүй хүмүүс бас байдаг ч гэдэг юм. Тэгээ энийг шин төрүүлэх юм бид нар өөрсдөө юм байна. Тэрний дараа нийгэм өөрөө ойлголт аваад 0 хийж байгаа хүмүүс маань хаалга нь ямар байвал энэ хүн амархан хэлбархан онгойлгож чадах байж гэдэг юм ингээд бодож эхэлдэг юм гинэ. За энэ дээр үндэслээд түгээмэл загвар гарсан гэж байгаа. Өөртөө universal design тий. За хоёр дахь бас нэг юм цаашлаа хийх хэрэгтэй юм байна да. За яг хууль эрх зүйн ингээд явна. Олон улсын гэрээг нь үнсаа дагаад бид нар ч гэсэн эдийн засгийн хөгжлөд байгаа. Нийгмийн хөгжлөд байгаа. Юу орхидох гэдэг вэ гэхээр хандлага буюу одоо нэг аж ахуй нэгж. Тэгээд хөгжимшлийн асуудлыг буян бодож ч юм уу хүмүүнлэгийн талаас нь хараад байдаг. Орчноо хийхтэй энэ төр. Одоо жоох юу хүсэж байна гэхээр илүү эдийн засгийн талаас хараасаа. Нөгөө эдийн засгийн оролцогч. Би бас нөгөө юу гэдгийг бүр мухай гарах юм бол одоо хөгжимшилтэй хүмүүс мөнгө талаас нь харах юм бол. Тэг жишээ авъя л да түгээмэл хөгжил төвгээд байгуулга байна шүү дээ. Дандаа тэрэгцтэй хүмүүс залуучууд ажилладаг. Тэгсэн чинь тэд нар чинь хүнийхээ хувьд чөлөөт цаг өнгөрөөн караокед нь те бар ресторанд орно хоолунд идэнэ. Эхэндээ тийм байдгүйсэн сүүлдээ нөгөө түгээмэл хөгжил төв эргэн тойрны нөгөө караокенод өөрчлөгдөж эхэлж байгаа. Хаяа нөгөө хэдэн залуучууд орж ирэл цагаан өнгөргөл гараач те. Нөгөө орч ирэхлээр дандаа нөгөө шатн хэцүү нойлны бас төвхтэй 1-2 ороод тэд нар ч орхоо болчих шүү дээ. Нөгөө байнга оруулж байгааг хүсэж байгаа юм чинь орчны өөрчлөхөөс арга байхгүй ч гэдэг юм. Тэр шиг дэлгүүр хоршоо тэгээд энэ талаас нь хэлэх юм бол аж ахуйн нэг энийг арай өөрсдөлгөөр хараасаа бас. Үнийг нийгмийн оролцогч тэгээд эдийн засгийн бас талаас нь харж. Тэгэхгүй бол одоо энэ жуулчин ч гэсэн бид нар ингээд маш том боломжийг алдчих шээ. Ахмад настан жуулчин. Хөгжлийн бэрхшээлтэй жуулчин. Тэгээд чи яг наадах чи сүүл үед нөгөө бизнесийг илүү хөрний эрэхтэй холбогдуулж байгаа. Бизнес хүний эрх гэдэг. Тэгээ нүүгэл чинь тийм бизнесийн үйл ажиллагааг хүний эрхийн үдэнтэй нь авч үзээч. Аж ахуйн ашигтай гэдэг талаасаа орчноо өөрчлөх юм бол дэлгүүрийн эзэнд л ашигтай. Тэ буудлын эзэнд хөгжлөгийн газарт л ашигтай гэдэг талаас нь тийм юм төрүүлэхгүй бол дандаа буян хүмүүнлэг талаас нь хараад байвал бас тэгээд налуу зам огцсон налуу зам хийгээл байгаа.
Тэгэд одоо чиний зүгээс хэлж штэ энэ хүртээмжтэй орчныг хууль гараад болчлоо гэхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөгөө асуудалтай хүмүүс маань асуудлыг олж харах юм бол тэнийг засахыг сайжруулахыг шүглүүлнэ гэж ярьдаг ч тийм тэгж хэлж ярих юм бол энэ маань ажимда хүмүүсийн анхаарал төвчөөд сайжрах процесс явагдана. Тэрнээс хүн болгон мэдэхгүй учраас тэгэхээр тэрний албан ёсны хэлбэрийн түрүүн баясаа хэлжсэн дээр нөгөө байцаагч тийм за байцаагч тийм энэ бас нэг албан ёсны хэлбэр тийм албан ёсны яг дуу хоолойгоо илэрхийлэгч нь зүгээр бидний эрхийн төлөөх хөдөлгөөн тийм за тэгээд дараагийнх нь бол хандлага айгуу чухал байна гэдгийг бол ярьж байна. Мэдээж хандлагыг энэ зөв эерэг хандлагыг төлөвшүүлэхэд бол ахиал энэ дээр хүчтэй дуу хоолойтой байх нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нэгэн байгууллага энэ дээр бол бас нэлээд за ганцхан юм хэлээд дуусгач. Дараагийн нэг хүч төрөх юм нь одоо манай нийгмийн халамжийн тогтолцоо. Оновчтой байж иж одоо нэг тогтолцоо маань ихэнхдээ мөнгөн дээр суурилсан. За ундрах хоёроо чи гэртээ байж ингээд халамжлаа гэсэн хэлбэртэй бол цааш дайлуулах ундрах хоёроо чи гар нийгмийн амьдралд оролцсон ажил төрөл эрхэлтэй боловсрол эзэмшихэд тэр л түлхсэн үйлчлэгээ байхгүйгээр бас энэ бид нар ингээд гарч ирээд ингээд тэмцээд байна гэдэг бас хэцүү байна. Тэгэхээр ингээд уйлдах хэрэгтэй болж ирж байна. За ундрахын зүгээс ирээдүйд цааш та анхаарах зүйлийг ингэж харж байна. За манай нөгөө жижигний зүгээс хэсэглийн өгч бодож байна. Би бол санал нэгтэй байна. Хамгийн гол нь бид өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тэгэл одоо юу гэдэг нь те нэг хэдхэн хүн дуурайал яваал гэдэг одоо нэг тэгэхээр нийгэмд бас шийдвэр гаргагчдад юу шийдэх харагдаад идэв гэхээр нөгөө баясгалан л дандаа ингээд гэрэл дандаа ундрах хоёр л дандаа ингээд яваад их ядаргаатай юм бэ гэж. Тэгэхээр манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ олон хүн байгаа шүү дээ. 100 мянган хүн байна. Энэ 100 мянган хүн аль болох өөрсдөө идэх санаачлаг гаргаж дуу хоолойгоо одоо санаа бодолтой эрэлт хэрэгцээгээ илэрхийлжтэй ингэжээж шийдвэр гаргагчдад нөлөөлөх боломж бол илүү өртөнө. Гэхдээ идэвхтэй бай гэдэг нь бас одоо юу гэдэг те жагс цугал бусдыг муу хэл итрэ гэдэг тийм утгаараа биш шүү. Зүгээр ер нь бол энд бол манай хорооны энэ замыг ингээд өөрчилчмөр байна гэдгийг хорон дарагтаа очоод байн хэлж яадаг ч юм уу. Иргэдийн хурлын төлөөлөгч нартаа ойлгуулж яадаг ч юм уу. Ингээд байн ийм идэвхтэй байх юм бол энэ байдал бол айжин боловч өөрчлөгдөнө. Асуудлууд шийдэж болохгүй шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид бол энэ нийгмийг энэ амьдрах орчноо өөрчлөхийн тулд өөрсдөө идэвхтэй байяа л гэж. Тийм сая тэгээд ундрах ярьсан шүү дээ хандлага өөрчлөх хэрэгтэй байна гэд ярьсан. Тэгэхээр яг энэ хандлагыг өөрчлөн гэдэг маань яг аргагүй яг саяны хэлдгээр бидний өөрсдийнх нь нөгөө нийгмийн дунд оролцох, харагдах тэр хүмүүсийн дунд байх байдал нь хүмүүстийх ойлголт өгдгийн билээ гэд. Би бас нэг зүйлийг хэлж чинь нөгөө хараагүй үний талаар ойлголт өгч байгаа бол ядаж таяга бариад хүмүүсийн дунд гудамжаар алхаачтай тэгвэл над нийгэм чинь энд нэг ийм хүн байгаа юм байна. Энэ хүний чинь бас ийм асуудал байгаа юм байна гэдэг нөгөө хүмүүс чинь чамайг харчаад бодож эхлэв штэ гэд тэгжсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө бас нийгэмдээ гарч оролцох хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол хандлага өөрчлөхөд бас нэмэр болно. Тэгээд сүүлд нэг зүйлийг хэлэх гэсэн нөгөө одоо ингээл энэ тэмдгүү орон нутагт ч гэсэн нэг үе бодох юм бол бас хүртээмжийн асуудлыг сайжруулъя гэд хүсэл тавих юм бол тодорхой хөрөнгө мөнгө одоо тавих те. За ямар орчныг чинь сайжруулмаар байна. Одоо шил хөдөө орон нутагт нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүст гээд нөгөө дууд гэрлэн тохио суйрлах асуудал ингээд нэлээд эхлээд байгаа байхгүй юу. Тэгээ сая аймагуудаар явж хахад та нар асуудал аваад ирээ. Бид нар ингээд бас мөнгө төгрөг төлөвлөө жоохон ч гэсэн орчныг сайжруулъя гэж байгаа. Энэ боломжууд төрний хэлдгээр жижигэн алхмууд байна. Хүмүүс юм хийнэ гэж байна. Яг энэ үед нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө бид яг тэр налуу зам стандартын дагуу хийх, яг тэр гэрлэн тохиогоо зөв газрын суйрлуулах те хаана ямар зүйлийг сайжруулах юм, ямар вебсайтыг сайжруулах юм гэдгээ өөртөө яг зөв байдлаар хэлж чиглүүлэх юм бол бас тэр хийж байгаа үйл ажиллагаа чинь өндөө өрсөн болчих байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Бас энэ дээр бол төр зэсгээс тодорхой хэмжээнд бол асуудал гарч байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр бас бусад сая ингээд бид нэр тэрэгэн зэртэй хараагүй дүлий гэл тэ сонсголын бэрхшээл тэгээд хальт дурдлаа. Тэгэхээр хүртээмж гэдэг маань бас нэг оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч гэсэн ярьдаг. Энэ дээр зөвхөн ингээд жишээ олгоод хэлэхэд оюуны бэрхшээлтэй хүмүүс нэг харилцаан дээр нь асуудал үүсдэг учраас ойлгоход хялбар форматаар одоо мэдээлэл өгөх хэрэгтэй. Ойлгоход хялбартай энгийн үг хэлийг ашигласан зураг дүрсээр ч юм нөгөө хүндээ мэдээллийг ойлгомжтой өргөх байдлаар тэр мэдээлэл өргөж гэдэг
асуудал бол яригддаг. За энэ хүрээнд ч гэдэг юм одоо хүний эрхийн зөвлөлөөс бүр 2 жилийн өмнө ойлгоход easy to understand формат буюу ойлгоход хялбар форматыг хэрэглээч гэдэг одоо зөвлөмжигч гаргаж байгаа жишээтэй гэдэг юм үү те. Тэр зөвлөмж нь өөрөө хүртэл айгүй ойлгомжтой бас бичигдсэн л шүү дээ. Тийм бичигдсэн. Тэгэхээр одоо олон улсын байгууллагууд тийм чих хандлагатай болсон шүү дээ. Хуулиа гаргана, ямар нэг юм гаргана, хажууд нь оюуны бэрхшээлтэй юм уу, энэ харилцааны бэрхшээлтэй хүмүүс зориулаад нөгөө ойлгоход хялбар форматар гэд маш цөөхөн оновчтой энгийн үгээр те тухайн зүйлийг хэлж явах хэрэгтэй ч гэдэг юм. Түрүүнийг ярьсан. Нөгөө хоёр гарна одоо юу гэдгийг мэдээг болоод ажиллахгүй болчвол тэр хүмүүс зориулсан програм хангамж гээд нүдэр өдөрддөг үл өдөр чи тийм. Одоо тэр чинь холын юм шилжлээ шүү дээ. Хэрглэж байна. Хацаар өдөрдөн. Хүзүүний гэмтэлтэй залуу ингээд нүднийхээ хүүхэн хараагаар бишээ. Хамар дээр яасан наасан курсороор ингээд гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслийг өдөрддөг. Тэгээ Японч энэ ч нөгөө нийгмийн халамжийн үйлчлэгээр алгадаг болсон. Тэгэхээр тэр тийм орчин байвал. Тэгэхээр нөгөө телевизээ асаах, хөшгөө хаах, усаа нээх хаах гэдэг ингээд компьютер дээр гар утсан дээр програмчлал курсороор ингээд байгаа. Энэ нэг холын юм биш болчихлоо. Энэ ч одоо манай зарим нэгэн гайгүй компьютер ашигладаг биш ээ. Компьютер ашиглаж чаддаг залуучууд энэ нэг татаж аваад байна. Түрүүн харин баясаахан хэлдгэр энэ маань манай бүсийн хил ус байхгүй учраас асуудал байгаа. Тэрнээс бол нэг хэл дээр болох асуудал болоод байна гэсэн. Тэгэхээр би нөгөө юу хэлэх гээд байна гэхээр хүртээмж саадгүй байдал гэдэг бол нөгөө чиглэлээрээ яригдахаас гадна бэрхшээлийнхаа төрөл хэлбэрээр ингээл ярих юм бол маш олон зүйл дээр ярьдаг. Кино хүртэл ярихад бид нар дуун тайлбартай кино, вебсайт цахим хуудсан дээр хүртэл те одоо яаж хүртээмжтэй хийх вэ гэдэг олон улсын одоо гайдлайн вебсайтны хүртээмжтэй гайд зааварчилгаанууд хүртэл гарсан байна гэдэг юм уу. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэдэг одоо тайлбар, таниулга, ойлголт, зааварчилга бол олон улсын түвшинд бол гарчихсан. Энэ ойлголт бол бүрдсэн. Үүнийг харин Монгол руугаа нэвтрүүлэх, оруулж ирэх тэр гадна байгаа хөгжлийг наашаал татаж оруулж ирэх нөтгшүүлэх асуудал. Тэгэхээр гэрэл даргалаа өөрөө энэ дээр их санаачлахтай, үүрэгтэй ажиллах шаардлагатай байгаа юм шиг. Үгүй энэ дээр би зөвхөн юу гэж хэлэх гэж байна. Хүний эрхийн хорооны гишүүний хувьд сая бид нар ярьсан шүү дээ. Монголдо одоо өөрсдөө юу хийхэ гэж. Тэгэхээр Улаанбаатар тэхээс гадна саяны ярьснаар орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч гэсэн өөрсдийнхөө орчин тойрныг те хүртээмжтэй болох асуудал та нараас бол та нарын оролцооноос маш их хамарж байгаа шүү гэдгийг бас хэлмээр санагдлаа. За өнөөдөр бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжийн асуудлын хүрээнд ярилцлаа. Цаашид энэ сэдвийн хүрээнд ярих олон зүйл байгаа. Ахиж ярилцах боломж олдох байх. Ингээд хүний эрхийн өрөө подкастын ээлж дугаар маань өндөрлөлөө. Энэхүү подкастыг та бүхэнд хүргэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжин ажиллаа. Баяр та.